Сайн байцгааны үзэгчдээ парламент телевизийн төв зэг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Ирэх сарын 1-ээс нийслэл Улаанбаатар 14 охин хоттой, Шаргаморт Агросити дагуул хоттой болно. За энэ асуудалтай холбоотой мэдээлэл цахим орчинд төгсөн тодруулах юм бол өнгөрсөн оны 6 сарын 5-нд шинжилэн батлагдсан хот тосгоны эрх зүйн байдлын хуулиар энэ асуудлыг зохицуулчихсан байсан гэж хэлж болно. Тус хууль өнгөрсөн онд батлагдсан ч ирэх сарын 1-ээс хуулийн хэрэгжилт эхэлж дагаж мөрдөнө гэж баталсан юм а. 14 хотын асуудал хаанаас гарч ирсэн болохыг тодруулж хэлвэл хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын хот тосгон байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах гэх 5 дугаар зүйлийн 5-ын 1-т хот байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг дараах шалгуурыг харгалзан засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын хурл шийдвэрлэнэ гэж заасан. Үүнд 5-ын 1-ийн 1-т улсын бүсийн болон аймгийн эдийн засаг нийгмийн амьдрал үзүүлэх нөлөө ач холбогдол, 5-ын 1-ийн 2-т хүн амын байршил, нийгмийн үйлчилгээг хүргэх дэд бүтэц, 5-ын 1-ийн 3-т зам харилцаа, инженерийн байгууламж, бусад дэд бүтцийн хөгжил, 5-ын 1-ийн 4-т хүрээлэн байгаа оршин байгаа засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид үзүүлэх эдийн засгийн нөлөөлөл зэргийг харгалзан үзэх юм а. Энэхүү дээр дурдсанчлан тус хуулийн 5-ын 1 дэх хэсэг болон холбогдох бусад хуулийн заалтыг үндэслэн улсын хурлаас хот байгуулах тухай 72 дугаар тогтоолыг баталсан юм. Тус тогтоолд улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот, дагуул 4 хот буюу нийт 53 хот байгуулна гэж баталсан байна. Олон жилийн турш яриад өнөө хэр бодиттой ажил болоогүй, төрийн байгууллага, ихтэй сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нийслэлээс нүүлгэх нөхцөлд бүрдэнэ гэжээ. Тухайлбал одоогийн Завхан аймгийн Тосон Сэнгэл, Үүр Хангаан аймгийн Хар хорин, Өмнө Говь аймгийн Хамбогд, Цогтцээ, Хинтээ аймгийн Бор Өндөр болон Бэрх сумыг хот гэх нэршилтэйгээр явах нь хот тосгоны эрх зүй байдлын тухай хуулиар Улаанбаатарыг 14 хот хуваахар болсон. Ингэснээр нийслэлийн 204 хорог 42 нэгж болгон цөөлж орон нутгийн статустай болгон төлөвлөлт зардал хэмнэж төрийн албан агштын тоог бууруулж төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг, эрх бүхий шинжилэлт хийхээр төлөвлөж байгаа юм а. За энэ асуудалтай холбоотойгоор эрх баригчдын байр суурийг өргөе. Эсрэгээр урсгал зардал багасгаар төлөвлөж байгаа. Нийслэлийн хувьд ярихад одоо 200 гаруй хороо байна. Хорон дээр үзүүлдэг үйлчилгээний 87% нь цахим Монгол руу шилжиж байгаа. Монгол руу шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо хорооны байран дээр 10-20 одоо төрлийн үйлчилгээний ажилтан байх шаардлага байгаа мó үгүй мүү те. Эсвэргээрээ яг ингээд хүн хүч дутагдаад байгаа боловсролын салбар байна, эрүүл мэндийн салбар байна. Тийшээгээ илүү төлөхөө үйлчилгээгээ хангамжтай байлгах, хүртээмжийг нь дээшлүүлэх гэсэн энэ дээрээ төлөөлөл явах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр төрийн процессыг л одоо дахин инженерчлэл буюу оновчлох ажлыг хийгээд байгаа гэсэн. Онцлог дээр бол 14 хот дээр одоо гол төвлөрөөд хийх гээд байгаа зориод байгаа ажил нь бол дэд дүүдийг бий болгох нь хамгийн том зорилго байгаа. Сэлб дэд дүү, амгалан, толгойд, дамтарчаа гэсэн ийм газруудыг те дэд бүтцийг нь барья гэж байгаа. Хотыг тэлэх гэж бас манайхан жоохон өрөөсгөл буруу хандлагатай зүйл хэлээд идэв л та. Бид нар дэд бүтцэл тэлэх хэрэгтэй. Хотын газар нутгийг тэлээл ах юм бол одоо гэр зүрэн газар улам тэлээл гэсэн үг. Буюу дэд бүтцгүй хот зүрэн газар тэлээл гэсэн. Тэгэхээр хотыг тэлэх гэж ярих биш. Дэд бүтцээ тэлэх хэрэгтэй буюу тэрэн дээр төвлөрөөд төр ажиллаа хийх хэрэгтэй гэж бодож байна. Нэгсэндээ энэ хууль маань 6 сарын 1-ний өдрөөс ахуулаад хэрэгжиж явхад ер нь бол засаг захиргааны нэгжийн хувьд ч гэсэн дээрэс нь бас одоо засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлын хувьд ч гэсэн бүрэн дүр бэлтгэл хангалттай байна гэж. За нөгөө талдаа бол яг энэ бол өөрөө үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой асуудал болж үүсэх магадлалтай өндөр байгаа. Тухайлх юм бол одоо аймгийг татан буулгахгүйгээр түүн дээр хотын эрх мэдлийг шилжүүлнэ гэдэг тооцоолоор төлөөллийн зарчим алдагдахаас ахуулаад олон асуудлууд хөндөгдөн гарч байна. Тухайлх юм бол өнөөдөр одоо манай Бахан аймаг 41 төлөөлөлтэй байхад хотын статустай баснаар 21 төлөөлөлтэй болно. Тэгэхээр төлөөллийн зарчим алдагдсан нэг төлөөлөгч одоо ногдох сонгогчдын тооноос ахуулаад тэдний төлөөллийн зарчмын асуудал нэг өндөгдөд эхлэхээр энэ бол одоо бас нэг үндсүүлийн зэтээр маргаан дагуулах асуудал болж байна гэж харж байгаа. За хамгийн гол асуудал нь бол одоо үндсэндээ газар нутаггүй мөртлөө засаг захиргааны нэгжийн хуулийн зарим нэг эрх шийдэл хэлбэрүүдээр одоо зохицуулалтанд нутгийн удирдлагын зохицуулалт хийгдэхээр хөөцлөгдсөн байгаа нь өөрөө бас үндсүүлийн зөрчилтэй болох магадлалтай өндөр байна гэж таарч байна. Тийм учраас өнөөдөр 16 цагаас энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэг хуралдаж шийдлээ гаргана. Бидний хувьд одоо ажлын хэсгийн ахаж байгаа хувьд одоо бас засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил одоогийн нөхцөл байдал бэлтгэл ажилдаа тулгуурсан өөрийн хувьд одоо дүгнж байгаа зүйл хугацааг нь хойшлуулна гэдэг юм байр суурьтай байгаа. Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулахаас нааш энэ хууль хэрэгжих болно шүү. Ер нь тийм шүү дээ. Одоо та бүхэн бодлоо үндсэн хууль зааснаар бол одоо Монгол улс засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аймаг нийслэл хот
аймаг нээсээ сум дург баг хоруудад хуваагдал гэж заасан байдаг. Энэ дотор хот гэж үг байхгүй байхгүй. Тэгэхээр хот байх болохоор хот болох юм бол газар нутаггүй байх нь хот болох юм засаг захиргааны нэгж ямар байх вэ гэдэг нь асуудал дагуулж байна. Тэгэхээр яг засаг захиргааны нутагтгийн нэг түүний удирдлагын тухай хуулийн зарим нэг зүйл заалтуудаар иргэшилжүүлэх хэлбэрээр хотын статусыг тодтогоод өгсөн байгаа. Гэхдээ энэ нь бүрэн дүрэн хэрэгжихэд өнөөдөр аймгаа татан болгочоод сумыг аймгаа татан болгочоод хотын статусыг сэргээж одоо үйл ажиллагаа явуулна гэхэд төрөний миний хэлдэг төлөөлийн зарчмаас ахуулаад үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлууд үүсэх магадлалтай өндөр болчиход байгаа учраас энийг бол ерөнхийд нь хойшлуулна. Цаашлаад бол одоо хархан эрдэнэтэй холбоотой асуудлыг улсын зөвлөлттэй хоттой холбоотой асуудлыг хөндөх юм бол үндсэн хууль заашгүй өөрчлөлтийг шаардлага байна гэж харж байна. Гол мөн чанарын хувьд ерөөсөө энэ төрийн үйлчлэгээ болон тэр иргэдийн одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр одоо орчин тойрны асуудлаа иргэд өөрсдөө мэдэх тэр болцоог нь бүрдүүлэх буюу хотын захирагчаа иргэд сонгохоос эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ дүүргүүдэд байгаа чиглэлүүдийг хотод шилжүүлэх байдлаар явъя. Тэр хотуудын захирагчаа иргэд өөрсдөө шууд сонгодог байх хуулийн зохицуулт батлагдсан байж байгаа. За дээрэс нь хот нийтийн аж ахуй буюу тэр орчин тойрныхаа асуудлаа иргэдийн оролцоотой шийддэг нийслэлийн засаг дарга дээр биш дүүргийн засаг дарга дээр ингээд төвлөр шийддэг биш өөрсдөө иргэд нь бас сонгосон захирагчтайгаар хамтраа шийддэг тэр болцоог нь энэ хот тосгоны эрх зүйн байдлын хуулиар бүрдүүлж өгч байгаа. За хоёрдугаарт яг зүгээр 9 дүүрэг байгаа. Энийг одоо ингээд за төвийн 6 дүүрэг байгаа. 6 дүүргийг 14 болголоо гэж зарим хүмүүс ингээд нэг тийм шоолонгоо яриад байгаа шүү. Уг нь бол тэрэндээ биш. Зарим дүүрэг чинь 5,000 хүнтэй байгаа. 5,000 хүнд тэр засаг дарга төрийн үйлчлэг аппаратаараа хүрэх нэг өөр цаг хугацаа стандарт мөрдөж яхад зарим дүүрэг чинь 500,000 хүнтэй. Ялгаагүй нэг засаг даргын тамийн газар хавцааны адилхан байгаа байхгүй. Энэ цаана нь углуургаараа төрийн үйлчлэгээ буюу иргэдэд хэрэгтэй тэр үйлчлэгийг л ойртуулж өхийн тулд ингэж зохистой хэмжээнд 14 хотод хувааж иргэд өөрсдөө захирагчаа сонгож наад захын нохоо муур хог цэцэрлэг түрээлэн ногоон байгууламжийн асуудлаа өөрсдөө шийдэх тэр болцоог нь бүрдүүлье л гэдэг концепц байгаа. Энийг одоо хэрэгжүүлэх дээр одоо үүсгэж гэх юм уу ингээд асуудлыг бас яг зөв бүдгэрүүлээд байгаад бас туйлын харамсалтай байна. Улаанбаатар хотыг 14 хот болгохтой холбоотой асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар иргэн үүр цайх золбоот эдийн засагч Луточор мэдээлэл өглөө. Орон нутгийн одоо төсөв орлого зарлага талаас нь ярих хэрэгтэй л доо. Одоо жишээлбэл Баян Уушуу тий одоо тустай хот боллоо, толгой хот боллоо. Гэтэл тэр хэсгийн орлого юу байх юм? Үндэ хэлэхэд бол орон нутгийн орлого бол хүн амын орлогын албан дайрах хот тий. Гэтэл яг үндэ хэлэхэд бол тэр нөгөө дайрах хот маань Баян Уушуу хот маань ерөөсөөр орлогогүй л байгаа шүү дээ. Тин чи яг томоохон бизнес эрхэлдэг аж ахуй нэгж байхгүй, бүртгэлтэй орлого байхгүй. Гэтэл тэр хүмүүс чинь одоо нийгмийн үйлчлэгийг авч чадахгүй болох нь шүү дээ. Одоо 14 хотод хуваагаад дүүрэг болгон одоо тусдаа одоо тогтчлын үүсгэний компанитай болгоно, зам барилгын нөгөө засвар хийдэг хүмүүстэй болгоно, хог ашигтай хүмүүстэй болгоно. Тэр зардлаа дийлэхгүй болно шүү дээ. Яг үнэ хэлэхэд бол Баян Уушуу тий толгой хот болчлоо гэхэд тэр нөгөө компанийнхаа нөгөө тогтчлын үүсгэний зардлыг дийлэхгүй. Ийм байхгүй да. Тэгээ ерөөсөө эн чинь өөрөө ингээд орлого байхгүй болонгууд одоо хинээс гоох уу? Одоо нийслэлийн засаг дарга Нямбатараас л одоо хаан шиг одоо манай тэгээ хотод одоо нэг хідэн дүүрэг тавьж өгөөч л ингээд гуйдаг юм болно. Нөгөөдөл нь Нямбатар нь пэдэлцээ загнаад та нар тийм хий тэрнийгээ сонго. Одоо ерөөсөө хаан юм уу заа юм уу юм болох юм биш дээ ерөөсөө. Тийм л чиглэл рүү явах гээд байгаа байхгүй да. Яг үнэ хэлэхэд энэ хот руу ингээд 14 хотод хуваалаа гэхэд тэр хотын хүмүүсийн амьдрал сайжрахгүй харин дордно. Одоо зам застыг нэг мөнгөгүй болох юм байна. Хогоо ачиж чадахгүй болох юм байна. За тэгэл бөө илүү зардал болох нь шүү дээ. 14 одоо хотын дахиад нэг засаг даргын тамийн газар тэгэл бахан дарга нар л нэмэгдэл. Ийм л юм болгоод байгаа ч. Тэгэхээр энэ 24 оны 6 сарын 5 дээр 200 хуультай хамт ингэж батлуулсан энэ хоёр хуулийн өөрчлөлт маань өөрөө иргэдээс жишээлбэл саналыг авсан юм уу? Иргэдийн нийтийн хурал нь хуралдсан юм уу? Дүүргийн эрдэнэ төвчний хурал нь хуралдсан юм уу? Иргэдээс ямар санал авсан юм бэ? Жишээ нь энэ ингээл энэ оруулж байгаа өөрчлөлт нь 14% хот болгож идэм юм уу? Хэдэн хот болгоод энэ өөрчлөлт нь өөрөө явхтаа хүртэл үндсэн хуулийн зөрчлийг үүсгэсэн. Ийм байдалтай байна. Тэгэхээр бид нар процессыг үүсгэсэн байна. Тэгэхээр энэ асуудлаар үндсэн хуулийн зэс ямар дүгнэлт гарах вэ гэдгийг бид нар бас асууж одоо мэдээлэл гаргаж асууж байгаа. Лиг ингээд бүр ингээд байхгүй болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр бид тэд орон нутгийн сонгуул явуулаад иргэдийн хурал сонгох нь утгагүй байна. Тэ? Дараа нь сонгогдсон тэр 30 хэдэн төлөөлөгчийг төсвийн мөнгөөр санхүүжүүлээд, татварын мөнгөөр санхүүжүүлээд ингээд ажилуулах тэр иргэдийн хурлын заал танхим байх нь утгагүй болж байна. Мөн үү?
Дээрээс нь иргэд өөрснөө орон нутгийнхаа асуудлыг одоо бие дан хэлэлцэж шийдвэрлэх тэр боломжгүй болгочихж байгаа байхгүй. Тэгээ энэ бол энэ Нямбатар гэдэг энэ хотын даргын одоо үндсэндээ санаачилсан алдарч авахлан хаан бол дүүргийн засаг дарга байсан алдарч авахлаа одоо их хурлын гишүүн болсон тэр нөхрийн санаачлага. Тэгээ Улаанбаатар хот ингээ 14 хотод хуваанаа. Тэгээд дахиад 3 дагуул хот те ингэж хуваагаад тэгээд тэд нар нь өөрснөө яг үүндээ бол иргэд засаг дарга өөрсдөө сонгодог болъё гэдэг хүсэл байгаа. Энэ бол зайлшгүй шаардлагатай. Гэхдээ ингэж хийхгүй. Тэр засаг даргааг өөрсдөө сонгодог болох ч юм бол сонгуулийн тогтолцоог орон нутгийн сонгуулийн тогтолцоог хувь тэнцвэрлэн сонгох тогтолцоо болгосноор тэр сонгуульд намаа ахалж орж байгаа одоо хотын намаа ч юм уу те дүүргийн намаа ахалж орж байгаа тэр хүн засаг дарга болно гэдэг сонголтыг ард түмэн хийх байдлаар явдаг байхгүй. Түүнээс засаг дарга гэж нэг хэдэн хүний нэр өччээ тэндээс нь сонгохыг хэлж байгаа юм биш. Тэгэхээр тийм боломж байтал тэрүүгээр далимдуулаад одоо хэрэгцээ шаардлага байна шүү дээ. Иргэд өөрснөө засаг даргаа сонгодог болъё гэдэг хэрэгцээ шаардлагыг далимдуулаад нийслэл дээр бүх эрх мэдлийг төвлөрүүлж байгаа. Энэ Нямбатар гэдэг хүн л өөртөө бүх эрх мэдлийг авах. Гэхдээ хот байгуулах тухай тогтоолын хэрэгжих хугацаа 2026 оны буюу эх оны 1-р сарын 1 юм. Тэгэхээр хот байгуулагдтал дахиад хагас жилийн цай байна. Мөн энэ хууль батлагдвал эргээд аймгийн төвүүд хот болж нийслэл бие даасан 14 хотын хэмжээнд хөгжиж бүх төрлийн үйлчилгээ авахд иргэдэд учирдаг бэрхшээл багасаж цаг зав замын төгжрөлд бардаг байдал ард үлдэж амьдралын чанар дээшлэн гэж найдахал үлдээд байна. Тайм үргэлжилж байна. Энэ 7 хоногийн босгон дээр улсын их хурлын гишүүн Баярмаа ерөнхий сайд оюун эрдэнэтэй уулзралж арчилсан намын бүлэг ажил хаялтаа зогсоохоо мэдгдлээ. Арчилсан намын бүлгийн хуралдаанаар Баярмаа гишүүн улс төрд буруу зүрх ойлголт хардах сэрдэх явдал байдаг. Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлалт гуйсан гэж мэдээлэл хийсэн. Уулзалт бол нэлээд тийм өмнөх түүхүүдэд ярьсан хэмжээнд одоо бид хоёр чи танихгүй хоёр хүн байгаа байхгүй юу. Тэгээ яагаад намайг энэ хаа хамаагүй хүмүүстэй холбоод тэдний үгийг дамжуулаад байна гэдгийг юм бэ. Ер нь л чуулган одоо энэ 100 ихснээс хойш та нэг юм байр суурь илэрхийлээд байгаа. Надад ийм байхгүйгээд одоо би бас өмнөх улс төрийн явж ирсэн түүх замналаа бас танилцуулж өгсөн. Танд бол яг хүмүүсээс буруу мэдээлэл өгөөд идэв үүсэхгүй учраас үнэн нь бол ийм шүү. Би хинийч үгийг дамжуулдаггүй, хинийч гар хөл болдоггүй гэдгээ тайлбарлсан. За тэгээд одоо ерхий сайд бас ойлгосон баг гэж бодож чинь. Тэгээд ямар ч байсан за уучлаарай гэдээ уучлалт байсан. За улсын хурлын даргын тэр үг даад сур гэдэг үгийг бол бас яг үг даад сурлаггүй л яг юм. Тэгэхээр би ингээд дуугаа өнгөрөөд ингээд энэ гүтгэлэг цаашаа өнгөрөөд юу ч болоогүй өнгөрөх юм бол магадгүй одоо дараагийн улсын хурлын чуулган дээр бас үг үзэл бодлоо илэрхийлэхээс гишүүд маань айх боломжлох юм бас үүсээд цаашаа тэр чигтээ явчих вэ гэж айж байгаа. Тэгэхээр би дахиад нэг зүйлийг хэлье. Улсын их хурлын талбарт бид нар үгээ хэлэхгүй бол хэн үг хэлэх юм бэ? Хэн энэ засгийг үнэнчээр шүүмжлэх юм бэ? Гудамжинд байгаа хүмүүс боломжгүй шүү дээ. Иргэд бол 1000 шүүмжлэлд хүрэхгүй байгаа байхгүй юу? Бид нар ч харин энэ чуулганы танхимд байгаагийнхаа хуваар шүүмжилж байж, эрүүл мэтгэлцээ явагдаж байж, энэ урагшлах замд нь тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулна л гэж би итгэдэг. Тийм ч учраас би түтгэлэн хажуугаар дуугаа өнгөрөхгүй гэдэг шиг одоо буруу зүйлд бол үргэлж нүд хурц байх болно. Би тэрийгээ ерөнхий сайдд ч хэлсэн. Энэ бүхний төгсгөлд улсын их хурлын гишүүн Баярмаа болон ерөнхий сайд оюун эрдэнэ нарын асуудалд арчилсан намын дарга Гант Төмөр өөрийн байр суурийг илэрхийлэхдээ элдв асуудал хөөцөлдөлгүй хууль тогтоох үндсэн ажиллал хийхийг тодтогсон юм а. Тэ намын зарим гишүүдийн тухайд хатуу бүтүү зөндөө хэлж ирсэн. Цаашдаач хэлэх байх. Тийм учраас бол тэр яг их хурлын гишүүн хүн их хурлын гишүүнийхээ микрофоноос өөрийн гэсэн үзэл бодол бодож байгаа зүйлээ илэрхийлэх бүрэн эрхтэй штэ. Би хамгаалж өмгөөлж байгаа хэрэг биш шүү. Тийм учраас бол энэ бид бол одоо хуулийн хүрээнд бүх ажил явна гэдэг ийм л байр суурьтай байна. Хэн нэгний ёс зүйн тухай би энэ дээрээс зогсож болох уу? Болох уу? Наад зах нь одоо нооллуурынхаа экспортыг яах юм бэ гэдэг ажил байна гэдэг. Хийх ажил бол зөндөө их байгаа. Энэ төлөвлөсөн ажлуудынхаа ард гарах учиртай шүү дээ. Тийм. Түүнээс биш одоо тэгэл нэг асуудал үүсгээр тэрийг ингээл 7 хоног, 2-7 хоногийн хэрүүл болгоо яваад ивэл ямар ч утга учир байхгүй. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд цагаан бургастай өнгийн усан зохицолборыг байгуулж улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлт өнгөрсөн мэгмар гарагт боллоо. Эколог
Нийгмийн ач холбогдолтой төсөл нь байгаль хамгаалах ажлаас гадна говь хангаан бүсийн гадаргын усны нөөцийн жигд хуваарлтыг бий болгосон нөөцийн менежментийн төлөвлөлтөнд үндэслэж байгалийн нөөцийг дөшгөлсөн хөгжлийн шин загвар гэдгийг засгийн газрын гишүүд онцлолоо. Энэ төсөл маань нийт хангаан бүс, говийн бүсийг одоо хамарсан ийм томоохон төсөл байгаа. За энэ аймагуудын одоо дамжиж байгаа бүх сумдууд бол одоо цэвэр усаар хангагдах ийм асуудлууд бол одоо шийдэгдэж эхэлнэ гэсэн. За өнөөдрийн гол бол экологийн төслийн нээлт байгаа. Тэгэхээр бид эхлээд дид том төслийг хийхийн өмнө эхлээд экологи нийгмийн үнэлгээд одоо хийж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн төсөлтэй танилцсан. Энэ бол манай 14 мега төслийн хамгийн одоо чухал байгаль экологийг дэмжсэн ийм одоо төсөл байгаа. Ер нь Монгол улс үний усаараа бол бид бүх зүйлийг хийж амжихгүй байгаа. Хилцээгүй тийм учраас гадаргын усыг хэрхэн хэрэглэх үү гэдэг дээр жишг одоо ийм төсөл байна. Говийн усны мега төсөл бол одоо 30 жилийн түүхтэй. 30 жилийн турш Монгол улсын үе үеийн засгийн газар, үе үеийн улсын хурлын гишүүд, үе үеийн говийн төлөөлөл улсын хурлын гишүүд, хангаан төлөөлөл улсын гишүүдийн ярьдаг, хэлдэг мөрөөдөл нь байлаа. Тэгээд одоо бол энэ орхон онг төслийн онг цагаан бургастай усан зохицолборын дид төсөл нь хэрэгжихэр болоод ингээд гараанаас гарч байгаа. Тээзүүн нүйлэн, барилгын зурган нүйлэн, орон нутгийнхнаас саналыг авчихсан. Одоо ингээд 6 сард одоо сонгон шалгуулалтад зарлаад ингээд хөдөлгөхийн. Энэ бол одоо Монголд хийгдэж байгаа усны том мега төслийн эхлэл болж байгаа. За говь бол усгүй болсон. Тэгэхээр говьд одоо ус хэрэгтэй. Энэ бас цаанаа бас засгийн газрын тэр том мега төслүүд одоо дулааны цэглэгээ станц өрхөд хичээл ус хэрэгтэй, уул уурхай адч ус хэрэгтэй, бүх юмд ус хэрэгтэй, мал аж ахуй, аялал жуулчлал. Тийм учраас энэ бол маш том одоо алхам гэж бодож байгаа. Тэгэхээр нөгөө хангаан ард түмнээс говийн ард түмэн усын хадаг тавин гуйж авж ийна л гэсэн үг. Тэгэхээр энэ бол Монгол улсын хамгийн том экотөсөл. Цагаан бургастай гэдэг газар буюу хүмүүсийн мэддгээр 10 хэр хот руу орж байгаа гол дээрсэн гүрнээс дэше голоо өсөд 17 км-ийн зайтай газар усан сан байгуулах боломж бий. Тэгэхээр энэ боломжийн дагуу тэн дээр усан сан бариад 32 сая гаруй метр куб усыг хөрвүүлэх боломжтой. Ингэж хөрвүүлснараа онгийн голын урс цэцгийг тогтмолжуулаад онгийн голыг сэргээж тогтмолжуулснараа улаан нуурыг сэргээх боломжтой болно. За улаан нуур сэргэснээрээ учирсан энэ шар шорон шуурнаас агуулаад зөвжил туурайшилтын аюулыг даван туулна. Улаан нуурыг сэргээснээрээ Монгол улсын хэмжээнд усны нөөцийн жигд хуваарлалтыг бий болгох нийгмийн тэр дундаа экологийн маш чухал төсөлийг энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан тохиолдолд бид зөвхөн Монгол улсын говийн юм уу хангаан бүсийн гэж ярихаас илүү Төв Азийн бүс нутагт байж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гийсэн сайн жишг болж үлдэх юм аа. Монгол улс цэвэр усны нөөцөөр дэлхийд дээгүүр бичигддэгч уул уурхайн гол бүс нутаг болох говьд усны хангамж хомсдолтой гэсэн судалгаа бий. Усны хэрэглээнийхээ 80%-ийг монголчууд газрын доорх гүний усаар хангадаг. Энэ ялангуяа нарийн сухатын бүлэг орд орчмын газрын доорх усны нөөц маш бага гэж тогтоогдсон агаад анги голоос ихтэй улаан нуур нь өмнө говь аймгаас хойш 140 гаруй километрт болгон Мандал аваа сумын нутгийн загт байрладаг юм. Мөн Монголын говийн алдарт 5 нуурын нэг агаад харамсалтай ширэгжээ. Хангаан нуурынаас их авсан онгийн гол өвөр хангаа дунд говь өмнө говь аймгийн 8 сумын нутгаар 460 гаруй километр замыг туулан урсаж улаан нуурыг дүүргэдэг. Улаан нуур нь нүүдлийн шувуу дамжин өнгөрч өсөж үржин нутгалдаг олон зүйлийн ашигт ургамал зигсээр бүрхэгдсэн говийн экосистемийн тэнцвэрийг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тэгвэл цагаан бургастай онгийн усан зохицолборыг байгуулж улаан нуурын экосистемийг сэргээх төслийг засгийн газраас хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл хэрэгжснээр урсцын тохируулгатай 65 сая метр куб эзлэхүүнтэй усан сан үүсгэж стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж иргэдийн эрүүл мэнд амьдралын чанар сайжрах юм. Улаан нуур сэргснээр Сибирь рүү нүүдэлдэг олон төрлийн усны шуудын амьдрах орчин хамгаалагдаж Монголдо үлдэх боломж бий болж байгааг дуулгалаа. Унтны усыг хэрэглэж эхэлснээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40%-аар буурч дундаж наслалт уртсах боломжтойг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байв. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр үүгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчдээ.